За сайн байцгаана уу? Операторыг үзье. За оператор бол математик эсвэл логикгүй хийхэд хийдэг тэмдэгт юм аа. За ер нь бол нэмэх хасах үржих хуваах тиймэрхүү зүйл хийдэг гэсэн. За арифметик оператор, за харьцуулсан оператор, логик оператор, бит оператор, утга өөрчлөх оператор, бусад оператор гэдэг ийм операторууд байгаа. За операнд нь болохоор үйлдэл хийгдэж байгаа утгаа. За энийг угаасаа дараа нь жишээ авал илүү ойлгомжтой болно. За одоо чинь int a тэнцүү 10 дээр нэмдэг нь 20. За ийм байлаа гэж бод. За эндээ болохоор нөгөө утгаа өгөхдөө болохоор шууд 10 дээр нэмдэг нь 20 гэж утгаа ингээ илэрхийлэлээр өгч ер нь болдог байгаа. За тэгээ int нь болохоор өгөгдлийн төрөл data type a 10 20. За 3 нь болохоор operand. Яг оператор биш ингэж ашиглагдж байгаа нь болохоор operand. Энэ өгөгдлийн төрөл энэ оператор биш нь болохоор ингээ operandууд гэж ер нь баг ойлгож болно. Тэнгүүтээ энэ тэнцүү нэмэх 2 нь болохоор оператор. За бүгдийг нь нийлүүлээд нэг илэрхийлэлгээд цэг таслаар төгсгөнө. Илэрхийлэл нь болохоор цэг таслаар ингэ төгсдөг. За ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл байна. За арифметик оператор. За нэмэх хасах үржих хуваах энэ хувьтай нэг хуваах модулаар хуваах гэж байгаа. За тэгэд нэмэх хасах ийм операторууд арифметик операторт орох нэ. За хоёр оператор энэ нэмхийг болохоор хоёр операндыг нэмэхэд ашиглана. А дээр нэмдэг нь b гин. За а нь 10, b нь 22 байх юм бол энэ чинь 32 гэсэн үг. За хасах нь болохоор хасахад ашиглана. За эхнийхээс хоёр дахьыг хасахад ашиглана. За а-гаас b-г хасахад 10-аас 22-ыг хасахад хасах 12-ыг гарна гэсэн үг. За үржих нь үржинэ. За ингээд 220 гарна гэсэн үг. 10-ыг 22-т үржээд. За хуваахын хувьд болохоор эхний операндыг хоёрдугаар операндд хуваана. За бүхэл тоог бүхэл тоонд хуваавал бүхэл хэсгийг нь л аавна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 10-ыг 22-т хуваая л та. Тэгхийн бол 0.5 хавцаа ер нь бол гарна шүү дээ. Гэхдээ бүхэл хэсгийг нь аавна гэхээр тгийг нь авчихна гэсэн үг. За тэгээ тэг гаж гарнаа. Тэгвэл 22-ыг 10-т хуваахад 2.2 гарна шүү дээ. Тэгхийн бол бүхэл хэсэг нь 2 гээд 2-ыг нь аавна. Яг бүхэл тоонд бүхэл тоог хувааж байгаа үед юм байна. За хэрвээ бүхэл тоог буцархай тоог бүхэл тоонд эсвэл буцархай тоог тоонд хуваах юм бол яг зүгээр л хариу нь гарна гэсэн үг. Яг буцархай тоог хариу нь гарна гэсэн. Бүхэл тоог бүхэл тоонд хувааж байгаа тохиолдолд ийм байдаг байна. За хувь нь болохоор модулус оператор гэдэг нэртэй. Тэнгүүтээ бүхэл тоонд хуваасны дараа үлдсэн хэсэг. За 10-ыг 22-т ингэж хуваах юм бол чинь тэг 1.5 орчим гарна. Яг үлдэгдэл нь болохоор 10 гарна шүү дээ. Тэр үлдэгдлийг нь авдаг байхгүй юу? За 10-ыг 22-т хуваад үлдэгдэл нь 10 гарна. 22-ыг 10-т ингэж хуваахад үлдэгдэл нь 2 гарна. Тэр үлдэгдлийг нь авдаг. Үлдэгдэл нь гарна гэсэн үг хариу. За нэмэх нь болохоор энэ нэгээр нэмэгдүүлнэ. За нэмэх гэх юм бол нь 10 байгаа болохоор хариу нь 11. За b нэмэх гэх юм бол b-ийн хариу нь 23. За хасах гэх юм бол a-гийн хариу нь 9, b хасах гэх юм бол b-гийн хариу 21 гарна гэсэн үг. За одоо эднэрийг туршиж үзье. Дөнгөж сая энд битэн байгаа чинь а нэмэх нөхгүй. Энийг урд нь бичиж болно, хойно бичиж болно. За тэр ялгааг нь бас ярина. За int а тэнцүү 10 гэсэн үү. За а-г нь 10, 10-аар нь туршичээ. b тэнцүү 22 гээд тэнгуүтээ cout гээд хэвлэний а дээр нэмэх нь b чичээд шинэ мөр аваад за энд л авч. Энд л авангуудаа за хэдий copy пастчаа. Тэнгүүтээ а дээр нэмэх нь b, хасдаг нь b, үрждэг нь b, хуваадаг нь b. За хуваадаг нь b 2 удаа хийчих. Хуваадаг нь b болохоор энд нь зай авангуудаа b хуваадаг нь агаар бичиж. b хуваадаг нь агаар. За өшөө хувьтай бах байгаа. Энийг бас энтэй адилханаар биччихье. А-г ингэж хуваагаад ингэж хуваана. За нөгөөх нь нэмэх гээд ингэ биччихье. Энд нь болохоор давхар ингэ биччихье та. За ингэнгүүтээ а нэмэх b нэмэх
Энд нь болохоор А хасах. Б хасах. Тэнгүүтээ энд нь болохоор А, Б гэж зүгээр хэвлэж. За. За энд нь А, Б гэж хэвлээд энд нь бас А, Б гэж хэвлэж зүгээр. За ингэж ажиллаж үзье. За тэгэх юм бол за 10 дээр 22-ыг нэмэх 32 зөв. 10-аас 22-ыг хасгаад 22. За 10-ыг 22-т үржүүлэхэд 220. За 10-ыг 22 хуваахад тэг бүхэл хэсэг нь тэг гарна. За 22-ыг 10 хуваахад бүхэл хэсэг нь 2 гарна. За 10-ыг 22 хуваахад буцархай хэсэг нь 10 гарна. 22-ыг 10 хуваахад буцархай хэсэг нь 2 гарна. За энд болохоор зүгээр А, Б гэж хэлж байна. А, Б нь 10 22 байгаа. Тэгвэл А нэмэх гэдгийг хийсний дараа энд бид нар А нэмэх нэмгийг хийгээд хэвлэж байгаа шүү дээ. Хийгээд хэвлэж байх үед 10 22 хэвэндээ байгааз. Энэ чинь болохоор яг энэ дуудаг чинь гэсэн үг байхгүй юу? 10 22 нь хэвэндээ. За хийсний дараа нь ингээд зүгээр А, Б гэж хэвлэхэд 11 23 болсон байна. За яг энэ үйлдэлийг хийгдснийхаа дараа нь ингэж утга нь өөрчлөгддөг байна нэгээр яг энэ тохиолдолд. За А хасах гэхээр бид нар яг нэгээр хасагдуулж байгаа. Тэгвэл энд нь яг хасахаа хийж явах үед нь хэвлэх үед 11 23 байна. За хийснийхэн дараа хэвлэх үед 10 22 болоод нэгээр багассан байна. 11 23 гэсэн утгууд нь. За энэ нь болохоор ингэж хийгддэг байна. За энэ эхний ид бол би ойлгомжтой байх гэж бодож байна. Тэнийг комент болгочих ингээд Ctrl Shift хийгээд дараад комент болгочих. За харин одоо урдталтаа нэмэхтэй байх юм бол яах вэ гэдгийг туршиж үзье. Энийг урдталт нь эсвэл ардталт нь бичиж болно. Ялгааг нь харуулъя. За ингээд туршиж үзье. За ардталтаа авах юм бол үйлдэлийг хийснийхаа биш хэвлэснийхаа дараа үйлдэлээ хийдэг. Биш хэвлэснийг нэ буруу тайлбарлаж байна. За энд ингээл харуул ойлгомжтой хаа. За өмнө нь болохоор бид нэр яг ингээд энд нэмэх үйлдэлийг хийж явах үед яг энтэйгээ адилхан утга гарч ирсэн шүү дээ. 10 22 гэдэг. Тэгээ энэ тохиолдолд болохоор яг ингэсэн тохиолдолд шууд нэг үйлдэл хийх өмнө нь болохоор нэг үйлдэл хийсний дараа утга нь өөрчлөгдөж. Өөрөөр хэлбэл хэвлэх үйлдэл хийсний дараа утга нь өөрчлөгдөж. Харин энэ тохиолдолд болохоор шууд утга нь өөрчлөгддөг гэсэн. Урдталт нь авах юм бол шууд утга нь өөрчлөгддөг. За чинь энэ нэгээр нэмэгдээд 11, энэ нэгээр нэмэгдээд 23 болсон байна. Дараа нь зүгээр хэвлэхэд 11 23 гэж хэвлэгдэж байна. За энд болохоор нэгээр хасагдуулахад шууд утга нь нэгээр хасагдаж болсон байна. Шууд хасагдана. Урдталт нь авах юм бол 10 22 болсон. За харин энд болохоор 10 22-оор зүгээр хэвлэсэн. За ардталт нь авах юм бол нэг үйлдэл хийсний дараа нэмэгдэн эсвэл хасагдана. За урдталт нь авах юм бол шууд хасагдана. Тийм л ялгаатай. За энэний хувьд ингэж ашиглаж болох нэ. За мэдээж бүр ингэж бичиж болно шүү дээ. Нэмэх нь 22, үржигдэх нь 2, хасдаг нь 3 ингээд ер нь илэрхийлж бичиж болно гэсэн. Мэдээж төрүүлж хийгдэх нь болохоор энэ үржих үйлдэлд төрүүлж хийгдэнгүүтээ дараа нь чинь 44 гэсэн утгатай болчиход энэ хоёрыг нэмээд 54-өөс 3-ыг хасахад 51 гэж ер нь л 21 51 гэж гарна гэсэн үг шүү дээ. За иймэрхүү маягаар арифметик оператор нь болохоор энгийн ер нь л үйлдэлүүд гэсэн үг ээ. За харьцуулсан оператор. За харьцуулах нь болохоор тэнцүү энэ анхаарлын тэмдэг тэнцүү. За энэ болохоор их бага. Их буюу тэнцүү, бага буюу тэнцүү. За ийм операторууд байгаа. За хоёр тэнцүү нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр тэнцүү байна уу гэдгийг шалгана гэсэн үг. За энэ анхаарлын тэмдэгтэй тэнцүү нь болохоор тэнцүү биш байна уу шалгана. За энэ болохоор зүгээр их байна уу шалгана. Эхнийх нь 2-оос их байна уу шалгана. Энэ болохоор эхнийх нь 2-оос бага байна уу шалгана. Энэ нь болохоор нөгөө тоон дээр хэдлээ. Эннийхээ доор ингээд нэг зураас хичээ их буюу тэнцүү гэдэг чинь тэр гэсэн үг. Тэрийг ингээд шууд бичиж чадахгүй болохоор ингээд бичиж байгаа юм бол. За энэ нь болохоор бид нар эхний операнд 2-р операндаас их буюу тэнцүү байна уу шалгана гэсэн үг. Энэ болохоор бага буюу тэнцүү байна уу гэдгийг шалгана гэсэн үг. За одоо ашиглахтаа болохоор А нь 10, Б нь 22 байгаа. Тэгээд А тэнцүү Б. Тийм бол энэ чинь 10 нь 22-тэй тэнцүү юу гэдгийг шалгах чинь гэсэн үг шүү дээ. Тэнцүү биш учраас хариу нь худлаа гарна гэсэн үг. За энэ А нь Б-гээс ялгаатай юу гэдгийг шалгах чинь. Тэнцүү биш вэ нүг гэдгийг шалгах чинь. 10 нь 22-оос ялгаатай учраас үнэн гарна гэсэн үг. За А нь Б-гээс их үгээ шалгачихвол худлаа. Ягаад гэвэл 10 нь 22-оос их биш учраас за бага байх юм бол үнэн.
Их буюу тэнцүү юу гэдгийг худлаа. За бага буюу тэнцүү юу гэдэг нь үнэн шүү дээ. За бага байгаа учраас. За энэний жишээг одоо авч үзье. If гэж бид нэг юм үзнэ. За if дээр ер нь бол илүү ашиглагдана гэсэн үг. За би саяны эдийг эргүүлээд гаргаад ирээ да. За энийг 10 болгочих. Тэгэнгүүтээ C гингүүтөө эднийг Ctrl Shift X-ээр дараад арилгачих. Тэгэнгүүтээ тэнцүү юу гэж шалгаад за дараа нь багуу явж байгаа лөө. За ихүү багуу их буюу тэнцүү юу бага буюу тэнцүү юу гэж шалгачих. За энийг copy paste хийгээд их буюу тэнцүү юу бага буюу тэнцүү юу. За ингэж шалгасны дараа үнэн байх юм бол 1 гэж хэвлэнэ. Худлаа ах юм бол тэг гэж хэвлэнэ. Үнэн худлыг болохоор ингэ шууд хэвлэхэд яг тоо хэлчих. За энийг болохоор хаалт дотор хийж өгөх хэрэгтэй. За тэгэхгүй болохоор ингэж ер нь хаалтан дотор хийж өгөх хэрэгтэй л ойлгож. Тэгэхгүй болохоор яг нэг юу мэддэхгүй л гэж байгаа юм л та. За яг хаагаараа тусгаарлагдж байгаа мэддэхгүй гэж хэлээд. Тэг ингээ хаалтан дотор хийгээд өгчих юм бол болно гэсэн үг. За одоо энэ нь болохоор худлаа, энэ болохоор үнэн, энэ болохоор худлаа, энэ болохоор үнэн, энэ нь болохоор худлаа, энэ болохоор үнэн. За худлаа гэдэг нь тэг үнэн байвал нэг худлаа үнэн гэж гаргах чинь гэсэн үг ээ. За энэ болохоор ингэж жишгэд ашигладаг операторууд гэсэн үг. Жишгэд ашиглана. Энэ болохоор тэнцүү юу гэдгийг шалгана. Энэ тэнцүү биш үү? Энэ их үү, бага уу, их буюу тэнцүү юу, бага буюу тэнцүү юу гэж шалгачна гэсэн үг. За харин энэ болохоор logic operator. За logic operator-ийн хувьд болохоор битийн төвшөнд бид л нэг 2-ын тоо гэдээ үтсэн шүү дээ. За тэг 1 гэсэн 2 цифрыг ашигладаг. За тэг 1 2 3 4 5 6 7 гэдээ явдаг тийм ээ. За энэний хувьд болохоор жишээ нь бид нар эн чинь 7 гэсэн тоо шүү дээ. За 7 гэсэн тооны хувьд энэ битүүдээр нэг ялгах юм ийм тоо байна гэсэн үг. За жишээ нь 7 гэдэг тоо чинь 2 тоор ийм гэсэн үг шүү дээ. За тэгвэл 6 гэдэг тоо нь болохоор 2 тоор ийм гэсэн үг. За энэ хооронд үйлдэл хийдэг гэсэн үг. За жишээ нь logic and operator хоёр операнд адил нэг байвал үнэн. Bit operator. За ер нь энийг дүнсээ жоохон дурчлаа. Энэ дараагийнх дээр нэрээ. За гэхдээ бараг л энэ дээрс бас ярьж олно л доо. За logic operator нь болохоор яг and буюу хоёулаа үнэн байх үед and нь болохоор баа гэсэн үг л дээр нь бол хоёр операнд адил нэг буюу үнэн байх юм бол үнэн гэсэн хариу гарна. Үнэн байх юм бол үнэн гэсэн хариу гарна. Одоо нэг чинь үнэн гэсэн үг шүү дээ. Тэг чинь худлаа гэсэн үг. Тийм ах юм бол энэ хоёр нь хоёулаа нэг байх юм бол үнэн гэсэн хариу гарна. За харин энэ or буюу эсвэл гэсэн үг. Аль нэг нь үнэн байх юм бол. За энэ дээр болохоор A1 B тэг учраас аль нэг нь үнэн байна уу гэж шалгах чинь. Тэгвэл нэг нь үнэн учраас энэ үнэн гарна гэсэн үг. За харин not нь болохоор нэг байвал худал болгоод эсэргээр нь гэсэн үг. Үнэн байх юм бол худал болгоод худлаа ах юм бол үнэн болгоно гэсэн үг. За A'д нь not хийчихээр ингээд А нь үнэн байгаа учраас худлаа гараад ирнэ хариу. За Б'д нь not хийчихээр Б нь худлаа байгаа учраас үнэн гэд хариу гараад ирнэ. За энийг туршиж үзэх юм бол энийг за нэг тэгээр туршаад үзье л та. Тэнгүүтээ A and or not. За ингэн гэсэн үг. За ингээ ажиллуулж үтгэхэд за энэ бол худлаа штэ. Хоёулаа үнэн байж ижил үнэн гарна. Тийм болохоор энд тэг гэж гарна гэсэн үг. За харин энд болохоор үнэн гэж гарна. Яагаад гэвэл аль нэг нь үнэн байх юм бол гэж шалгах чинь А нь үнэн учраас 1 гэ гарна гэсэн үг. Харин энд болохоор А нь үнэн учраас худлаа гэж тэг гэж гарна. Харин энд болохоор Б нь худлаа учраас үнэн гэд 1 гэж гарна гэсэн үг. За ингээ гарч. Энэ нь болохоор хоёулаа үнэн байх үед л үнэн гэж гарна. Энэ болохоор аль нэг нь үнэн байх үед үнэн гэж гарна.
Энэ болохоор яг эсрэг нь болох чинь. Үнэн байх юм бол худал байх юм бол үнэн гэдэг. За, ийм үйлдэл хийдэг бахнэ. За, bit операторын хувьд болохоор за энэ үнний үсэгт гэдэг нь ер нь энэ л байна л да. Энэ үнний үсэгт гэдэг зүйл үүдэг. Тэр нь болохоор одоо чинь худал байх юм бол n-ийн хувьд худлаа гарна. Үнэн худал байх юм бол худлаа. Худал үнэн байх юм бол худлаа. Үнэн байхад л зөвхөн үнэн гарна. Энэ n-ийн хувьд. За харин or-ын хувьд болохоор аль нэг нь үнэн байхад одоо чинь энэ хоёр аль нэг нь үнэн байна. Үнэн энэ үнэн байна. Үнэн хоёулаа үнэн байна. Аль нэг нь үнэн байгаа учраас үнэн гэдэг or нь гарна. Нот нь болохоор шууд урвуу гарна. Биш энэ нотх нь энэ нь болохоор XOR гэдэг үйлдэл байгаа. Нот бол урвуугаар нь болгочихдээ шүү дээ. XOR болохоор яг ижилхэн байх үед нь худлаа. Ижилхэн байх юм бол худлаа. Харин өөр байх юм бол үнэн гээ гаргачихдаг. Энийг нь болохоор XOR гэж нэрлээд иймээр тэмдэглэдэг. За энэ bit operator нь болохоор яг энэтэйг ерөнхийдөө ойролцоо мөртлөө жоох өөр bit-ийн төвшөнд нь хийгддэг гэсэн үг. За бид нар энэ тоог болохоор энэ 60 гэсэн тоог 2-ийн тоо болгож хөрвүүлэх юм бол яг юм 8 оронтой 2-ийн тоо болгож хөрвүүлэх юм бол ийм болно л доо. Ийм тоо болно. За энэ болохоор 13 гэсэн тооны ийм тоо бол. За 13-ыг турш үзэх юм бол за энэ чинь 7 гээд за 8 9 10 11 12 12 13 11 тэгнэг. За 11 тэгнэг гэж аваад ингээд яг 13 гэсэн тоо гэсэн. За 60-ыг угаасаа тийм болох гэж залах байна. 60 бол угаасаа ийм л байх гэж бодчих. За энэ болохоор bit-ийн төвшөнд хийдэг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 2-ын тоо руу хөрвүүлээд тэрнийх нь хувьд одоо ингэж техник гэж байгаа шүү дээ. Энэ хооронд нь харьцуулцдаг гэсэн. За одоо end хийх юм бол чинь энэ хоёрын хувьд end хийх юм бол энэ чинь аль нэг тэг байгаа учраас тэг гараад ирнэ. Энэ хоёрын хооронд хийгээд энэ хоёрын хооронд хийх юм бол тэг энэ хоёр хоёулаа нэг байгаа учраас нэг энэ нь болохоор бас нэг за бус нь болохоор тэгтэй учраас тэг гараад ирчихнэ гэсэн. Ингэж яг bit-ийн төвшөнд ингэж хийдгээ гэсэн үг. Bit operator нь болохоор яг нэг л endтэй. Энд болохоор 2 endтэй, 2 or-той, нэг анхаарлын тэмдэгтэй. Энд болохоор нэг endтэй, нэг or-той, нэг юм гурвалжинтай. Тэнгүүтээ нэг юм одоо ийм тэмдэгтэй бичнэ. За or-ийн хувьд болохоор аль нэг нь л нэг байх юм бол шууд нэг гэдэг. Энд болохоор нэг гэж гараад энд тэг 1 гэдээ гарчна гэсэн. Or нэгээ гарчна. XOR болохоор өөр байх юм бол нэг. Энд болохоор нэг, энд болохоор тэг 1 тэг. За ингээ гараад ирчихнэ гэсэн. Өөр байх юм бол ийм тоо гараад. Энийгээ дараа тэгээ эргээд 10-т руугаа хөрвүүлчихнэ гэсэн үг шүү дээ. 2-т руу хөрвүүлж шалгачингуудаа 10-т руугаа хөрвүүлчихдэг гэсэн автоматар. За нотын хувьд бол угаасаа тодорхой нэг байх юм бол шууд нэг тгийнхаа байрыг сольчихно. Одоо чинь 1 тэг 1 гээд ингээ болгочихно гэсэн үг. Энэ нь болохоор bit operator. Bit-ийн төвшөнд ийм үйлдэл хийдэг гэсэн үг. За энд болохоор ингээ тайлбарсан байна. За ингээ харагдчих. AB хийх юм бол энэ нь болохоор яг 12 тоо гэсэн тоо гарна. За энэ болохоор 61 гэж гарна. Энэ болохоор 49 гэж гарна. Энэ болохоор хасах 61 гэж гарна. Энэ хамгийн ихнийх нь болохоор нөгөө хасах тэмдгийг нь илтгэждэг тоо гэдэг ингээ гарна. За ийм. За эднэрийг бол ингээд сая ярьсан. Одоо энийг нэрээ. Binary left shift operator. Энэ болохоор артталт нь бичсэн тоогоор ингээд shift-лдэг. Shift-лэнд гэдэг нь болохоор хажуу тишээ явна гэсэн үг. Энэ жишээ нь зүүн тал руу хартсан 2 сон байх юм бол зүүн тишээ, баруун тишээ хартсан 2 сон байх юм бол баруун тишээ ингээд шилждэг гэсэн үг. Энэ болохоор нөгөө хэвлэхэд ашигладагтай адилхан байгааз бид нэр хэвлэхэд бид нар ингэж ашигладаг шүү дээ. Энтэй адилхан гэсэн үг. Гэтэ энэ дундаа ингээд бичнэ гэсэн үг. За, хичээд А тоо маань 60 байгаа шүү дээ. 60-ыг 2 бит зүүн тишээ болгоцноо гэдэг чинь энэ хоёрыг одоо эднэрийг нь ингээд болгоод ийшээ нэг болгочих шүү дээ. Тэнгүүд энэ артталт нь 2 тэг нэмэгдчихнэ гэсэн үг. Тэгээд ийм тоо гарч байгаа гэсэн. За баруун тиш нь 2 шилжүүлнэ гэдэг чинь энийг ингээд баруун тиш нь 2 шиг шилжүүлэхээр энэ хоёр нь алга болчихно. Энд нь болохоор 2 тэг нэмэгдээд 4 тэг ингээд баахан нэгүүдээ гэдээ гараад ирж байгаа гэсэн. Энэ. За эднийг одоо туршиж үзье. За 60-13 гэдэг тоон дээр нь туршиж үзлээ. 60-13. За end or тэнгүүтээ XOR тэнгүүтээ not хийчихэж байгаа. End or XOR not. A-гийнх нь хувьд not хийгээд бас B-гийнх нь хувьд not хийнэ. B-гийнх нь хувьд not.
За одоо энэ shift bit шилжүүлдэг үйлдэлийг нэ. За А-гийн хувьд болохоор зүүн тишээ 2 bit шилжүүлнэ. За А-гийн хувьд болохоор баруун тишээ 2 bit шилжүүлнэ. За ингээд ажиллуулж үзэх юм бол саяны хариунууд гарна гэсэн үг. За ингээд 12 гарч ийн, 61 гарч ийн, 49 гарч ийн, хасах 61 гарч ийн. За энэ болохоор яг B-ийн хувьд нот хийсэн шүү дээ. Энд B-ийн хувьд нот хийгээг байгаа. Энэ болохоор ингээ 240 гарч ийн, энэ болохоор 15 гарч байна. Ингээ гаргаж байгаа гэсэн үг. За энэ болохоор ингээд яг битүүдийн төвшөнд хийдгээ гэсэн үг. Энэ тоогоо хоёртын тоо болгож шилжүүлэнгүүтээ тэр тоонууд дээр AND OR not XOR хийнгүүтээ тэгээ эргүүлээд 10-ын тоо болгоод авчдаг гэсэн үг. За утга өөрчлөх оператор. За энэ нь яадаг оператор вэ гэхээр энэ тэнцвүүгийн тэмдгийг ашигладаг. Одоо чинь энэ чинь бидний утга олгох оператор байхгүй юу? Энэ вэ? Зүүн операндд баруун операндын утгыг олгоно. C тэнцүү A дээр нэмдэг нь B гэх юм бол A дээр нэмдэг нь B-ийн утгыг C-д өгнө гэсэн үг. Одоо A 60 гэсэн утгыг өгнө гэдгийг хэлээд байгаа. Энэ болохоор яг энд байгаа утгыг нь энд өгдөг гэсэн үг. Одоо ингэж болно. A тэнцүү B гэх юм бол энэ B-гийнх нь 13 гэсэн утгыг A-д өгнө. Ингэсний дараа A-гийн утга нь 60 биш 13 болчихно гэсэн үг. B-гийнх нь утгыг нь өгнө. Ингэж ашигладаг. За энэ болохоор утга олгох оператор яг зүүн талдаа байгаа хувьсгчийн утганд нь баруун талынхын утгыг нь өгчдөг. Хувьсгчдаа. За зүүн талынхаа хувьсгчдаа баруун талынхын хувьсгчийн утгыг нь өгчдөг гэсэн. Ер нь бол. За энэ нэмэх тэнцүү гэдэг нь болохоор энэтэй адилхан. За C нэмэх тэнцүү A гэдэг нь болохоор C тэнцүү C дээр нэмдэг нь A. Энэ гэхдээ жоохон сонио харагдаж байгаа. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр ингэн гэсэн үг. За би энэ C гэдэг нэг юм оруулаад ирээ л та. C тэнцүү за 22. А тэнцүү B дээр нэмдэг нь C хичээл та. B дээр нэмдэг C гэх юм бол эн чинь яг үндэ юу гэсэн үг вэ гэхээр 13 гэсэн утга дээр нэмдэг нь 22 буюу А-гийн утганд 35-ыг өгнө гэсэн үг. Энэ нь үйлдэл хийсний дараа А-гийн утга 35 болно гэсэн үг. За тэгвэл А тэнцүү А дээр нэмдэг нь одоо C гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ нь болохоор А-гийн утга чинь одоо 60 байгаа шүү дээ. 60 дээр нэмдэг нь 22 буюу 82 гэсэн утгыг өгнө л гэсэн үг юм бол. Ийм үйлдэл хийдэг байгаа. А тэнцүү А дээр нэмдэг нь C гэдгийг товчлоод бичгээрээ А нэмэх тэнцүү C гэж бичээд байгаа. Энэ бол ерөнхийдөө энийг товчлоод ингэж бичиж байна л гэсэн үг. Энэ яг адилхан. Нэмэх, хасах, үржих, хуваах, энэ ховтой хуваахтай бүгд яг адилхан гэсэн үг. За энийг туршиж үзье л да. Яг энэ за ингэчээд А-га хэвлээ. За А нь бол утга нь 60 байгаа шүү дээ. Энэ үйлдэл хийгдсэний дараа А-гийн утга хэд болох вэ гэдгийг харъя гэсэн үг. За тэгэх юм бол 60 дээр нэмдэг 22 буюу А-гийн утга нь 82 болно гэдэг. Энэ хариун дээр нь 82 гэж хэвлэнэ гэсэн үг. За яач вэ? За 82. Ингээд хэвлэж байна. Ингэж утгыг өөрчлөе. Энийг товчлоод бичих юм бол ингээд бичиж чинь гэсэн үг. За хариу нь адилхан л 82 гарна. Мэдээж үржих хуваах дээр бас яг адилхан. Ингээд товчлоод бичиж байгаа л хэлбэрнэ гэсэн үг. Яг ийм. А-гаа оролцуулаад нэмж байгаа тохиолдолд ингэж товчилж бичихнэ. За нэмдэг нь B нэмдэг нь C гэх юм бол энийг тэгвэл товчилж бичих гэвэл яаж бичих вэ гэхээр А-гийг нь хасаад л ингэ чинь гэсэн үг. Тийм бол А тэнцүү А дээр нэмдэг нь B нэмдэг нь C-тэй яг адилхан гэсэн үг. За ингэж ийм оператор байна. Энэ нь ер нь товчлсон утга олгодог оператор гэж ойлгож болно. За энэ мэдээ бас яг адилхан утга олгох оператор. Гэхдээ нөгөө энэгээр бас бичиж болно. Ингээд энэ яг бас адилхан товчилж байгаа л гэсэн үг. За ийм юм байх нэ. За энэ болохоор бусад оператор. Size of operator ütдэн штэ. Энд нөгөө хэмжээг нь бас очдог. Төрлийнх нь хэмжээг нь бусаадаг оператор. За энэ болохоор conditional operator гэдэг нөхцөл шалгадаг оператор байгаа. За нөхцөл шалгах гэдгийг одоохондоо нэг if-ийг үзээгүй болохоор одоохондоо орчих. Ер нь бол одоо ингэ гэсэн үг. Одоо А тэнцүү 20 гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр
10-аас их үү гэдэг нь үнэн шүү дээ. Үнэн байх юм бол энэ 30 гэдэг хариуг нь өгнө. Худлаа авах юм бол 10 гэдэг хариуг нь өгнө гэсэн. Үнэн байх юм бол асуултын тэмдгийн артлах. Худлаа авах юм бол энэ тодорхойлох цэгийн артлах гэсэн. За ингээ хариу нь 30 гарна гэсэн. Яг тэгвэл 20 нь 10-аас их учраас хариу нь 30 гээд бийд өгч байгаа гэсэн. За энийг дараа нь if-ийг үүсгэхдээ илүү үзнэ. За таслал оператор нь болохоор дараалсан илэрхийллийг гүйцэтгэхэд ашигладаг. За иймэрхүү маягаар ашиглана. За эсвэл нөгөө утга яг та таслалаар ингэ тусгаарлаж явдаг шүү дээ. Нөгөө хувьсгчдарлахтаа. За иймэрхүү маягаар ингийн бол хоёр илэрхийллийг гүйцэтгэв. Гэтэ би ингэж ашиглаж үзэж байгаагүй л дээ. Би яг ийм зүйл бол ашиглаж үзэж байгаагүй. Ер нь бол ингэж бас ашиглаж болно гэсэн үг. За цэг нь болохоор гишүүн ашиглахад хэрэгэлдэг. Энийг болохоор анги бүтц үдэхтэй үтчнэ. Анги бүтц дээр үтчихнэ. Class struct дээр үтчихнэ. Class нь болохоор анги struct бүтц гэсэн үг. Тэгээд энэ дээр үтчихнэ гэсэн үг. За ямар ч гэсэн struct main гэдэг дотроо int age гэж байх юм бол за hero-гийн цэг age гэдэг авчнаа гэсэн. Энд дээр 100-г нь өгчнө. Энийг дараа нь үзэх болохоор одоохондоо орхичоо. За casting operator гэдэг нь болохоор нэг төрлийг нөгөө төрөл рүү хөрвүүлэхэд ашиглана. Одоо би жишээ нь бутархаа 2.2 гэсэн тоо байна. Энийг бүхэл тоо руу хөрвүүлнэ гээд шууд 2 болгоод хариу нь авчихна гэсэн. Тэгээ энэ болохоор C хэлнийх. Энийг өмнө ярьжсэн шүү дээ. C хэлний төрөл хувиргал. Энэ болохоор C нэмэх хэлний төрөл хувиргал та. Ер нь л яг адилхан. Ялангуяа ашиглан уу өөрийн дураал гэсэн үг юм. Тэгээ энэ болохоор 5.9 байх юм бол хариу нь бас л 5 гэж гарна. Яг тэгвэл бүхэл хэсгийг нь шууд аваад хариуг нь өгчдөг. Тоймолтгүй гэсэн үг. 5-аар 199 байсан ч 5 гэдэг л хариу гарна гэсэн үг. Тоймолтгүй яг бүхэл хэсгийг нь аваад утгыг нь өгчнө. Ингэж байгаа тохиолдолд. За end гэдэг нь болохоор хувьсгчийн хаягийг авахд хэрэгэлдэг. Одоо нэг ямар нэгэн хувьсгч зарлахад нэг санах хойд хадгална гэдэг байгаа шүү дээ. Компьютерийн хаа нэг газар нь одоо байгаа шүү дээ. Тэрнийх нь хаяг нь л гэсэн үг л дээ. За одоо энэ болохоор хаяг хадгалдаг хувьсгчийг илэрхийлж байгаа урт дуудтай байдаг. Тэгээд энэ нь болохоор А-гийн хаягийг авна л гэсэн үг нь бол. А гэдэг хувьсгч байгаа. Одоо чинь энэ int A гэж энэ дээр зарласан байл гэж бодоход энэ А-гийнх нь хаягийг нь авна. Компьютерийн хаана байрлсан байгаа тэр хаягийг нь авна л гэсэн үг. Тэг хүнээр бол гэрийнх нь хаягийг нь авна л гэсэн үг юм бол тиймэрхүү л гэсэн үг. За энэ болохоор хаягийн хувьсгчийн утгыг нь ингэж авна. Энэ хэрэг pointer чи хаягийн хувьсгчийн зарласан байл гэж бодсон шүү дээ. Тийм бол тэрнийх нь утгыг нь авна гэсэн үг. Тэр хаягн дээрх утгыг нь авна. За энийг дараа нь бас хувьсгчийн хаяг үтгтэй үтгэх болно. За operator-ийн давуу эрх. За давуу эрх гэдэг нь юу вэ гэхээр үржих үйлдэлийг төрүүлж хийн гэдэгтэй л адилхан. За тодорхой операторууд бусдаас илүү давуу эрхтэй байдаг. 10 дээр нэмэх нь 2-ыг үржих нь 5. Энэ илэрхийллийн үржих үйлдэл нь эхэлж дараа нэмэх үйлдэлийг нь хийнэ. Энтэй адилхан байхгүй юу? Эхэлж хийгддэг үйлдэл операторууд нь одоо юу байгаа вэ гэдгийг хэлье. За энэ болохоор ингээд зүүнээс баруун тишээ ингэж холбоотой. Одоо холбоо нь зүүнээс баруун энэ болохоор баруунаас зүүн. За энэ нь болохоор энэ операторын англи нь болохоор нэг иймэрхүү. Энэ болохоор postfix. Энэ болохоор unar гэдэг. Unar гэдэг нь болохоор яг нэг л операнд ашигладаг гэсэн үг л дээ. Одоо чинь А нэмэх гэж бичдэг шүү дээ. Энд чинь ганцхан операнд ашиглаж. Тийм тэрийг болохоор unar гэж хэлдэг. Size of чинь бас ганцхан операнд ашиглана. Эднийг ганцхныг ашигладаг учраас unar гэж хэлж байгаа юм. За энэ болохоор үржих хуваах хувь гэдэг чинь ерөнхийдөө үржүүлэхтэй ордог. Тэгээд ийм ангилд орно. Энэ болохоор нэмэх хасах угаасаа нэмэхтэй. Энэ болохоор shiftтэй. Энэ болохоор харьцуулахтай орно гэд ингээд дотор нь ингээ ангилаад өгчөж байгаа маа. Ингээд бас ингээд эднэр байна гэсэн үг. За хийгдэх дарааллын хувьд болохоор дээрээс ахуулаад хамгийн эхлээд ийм операторууд хийгдээд дараа нь эднэр хийгдээд дараа нь эднэр хийгдээд ингээд хийгднэ гэсэн үг. Ерөнхийдөө ойролцоодөө ингээд хийгднэ гэсэн үг. Яг энэ дарааллаараа ингээд хамгийн эхлээд одоо чинь ингэж хийгдээд иймүүд нь хийгдээд ингэж явна гэсэн үг. За ингэж хийгдэнэ. За энэ зүүнээс баруунаас зүүн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр
Жишээ нь одоо холбоо нь болохоор энэ дээр чинь зүүнээс за энийг өстө мэдэхгүй байна. Энэ одоо юу хичсэн юм? Зүүнээс барууныг ойлгохгүй байна. Энийг яг тэр юун дээр хүснэгтээс харуулсан ш. Гэхдээ миний бодлоор бол зүүнээс баруун нь зүүн тал дээр одоо А дээр нэмгэн Б гэх юм бол яг зүүн талаас эхлээд ингэж хийгднэ гэсэн утгаараа л хэлж байгаа. Гэхдээ эдгээр баруунаас зүүн гэдэг чи юу гэсэн үг лээ? Ягаад тийш дээ. Энэ дэр чинь төрөл хувиргаж байгаа шүү дээ. Төрөл хувиргахдаа чинь баруун талд нь нөгөө юугээ одоо урт талд нь төрлөө бичингүүтээ баруун талд нь юугээ бичдэг шүү дээ. Одоо операндо тэрийг баруунаас зүүн гэж хэлж байна гэж ойлгож байна. Гэтэ bitwise end чинь баруунаас зүүн байдаг лөө. За энэ дэр гэхдээ баг бичиж байхдаа алдсан байх ч магадaltaй байж магадгүй ш. Гэтэ алдааг бахаа л гэж бодож байна. За ямар ч хэсэг юм гэсэн үг. За ер нь бол за операторыг үдэж туслаа.